Та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 6-ны мегмар гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Арган болтын ангараг нар ажиллаж байна. За харин нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнд цаасны компани за мөн Sky Media Android TV бол шинжилгэлээ гэдэг Sky Media хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв нэг давхрын оршин суугчид гэдэг сэдвээр ярилцсанаа. За өнгөрсөн 7 хоногийн яг энэ өдөр хамгийн дээд давхарт амьдардаг хүмүүстэйгээ холбогдсон. Тэгэхээр ер нь бол орон сууцны байранд хамгийн дээд болон хамгийн доод давхрыг сонгохдоо хүмүүс жаахан дургу байдаг. Тэгвэл өнөөдөр хамгийн доод давхарт буюу нэг давхарт амьдардаг айлын оршин суугчид холбогдох нь байна. За өнгөрсөн 7 хоногт дээд давхарт амьдардаг хамгийн дээд давхарт амьдардаг хүмүүсийн хамгийн хэцүү асуудал нь юу байсан бэ гэвэл лифт гацах, лифт ажиллахгүй үед хэцүү байдаг. За тэрийг бүр давуу талаа болгоод 2 хүүхдээ салхилуулангаа ингээд дээштэй өшөөгөө одоо 9 давхар руу гарсан алхасааран байгаад одоо 16 кг хасч чадсан эмэгтэй хүртэл холбогдсон. За тэгээд утаа орж ирэхгүй дуу чимээ багтаа давуу талуудын хувьд бол тий. За тэгээд жаахан одоо муу байр байх юм бол дээрээс усаалтдаг чердакнаас усаалтдаг гэдэг ийм яриа байсан бол өнөөдөр яасан байх нь одоо нэг давхарт амьдардаг айрлын оршин суугчид маань холбогдоо тий. За миний бодлоор бол настай хүмүүс амьдардаг айл бол дуртай байна ах яа гэвэл нэг давхараасаа шууд доошоо буурчнаа. Гэтэл одоо одоо орцны хаалга одоо хаагдах нээдэх болгоно дуу чимээ сонсогдоод байд юм уу эсвэл гадаа орчны дуу чимээ тэр чигээрээ орж ирдгүү ч гэдэг юм уу тий эсвэл одоо байрных нь эргэн тойронд нь одоо баар ресторан ч гэдэг юм ажилдаг бол дуу чимээ орж ирдэг ч гэдэг юм уу тий ямар нэгэн асуудал байвал одоо муу тал болон сайн талаа ярих нь байна. За тэгээд та манай шууд эфир үзээр холбогдож орж ирээд танах хэдэн давхар байрны нэг давхарт амьдрдгийн тий. За нэг давхарт амьдрахад ер нь хэрийн сайн ба сул тал нь юу юм? Та өөр давхарт амьдрч үзэх бодол байна уу ч гэдэг юм энэ талаараа ярилцах нь байна. Ингээд манай шууд эфирийн утас 77 78 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон чихвчээр ярьж байгаа спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж болон бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад шууд утсаар яриарай. За мөн радиогоо унтраж утсаараа яриарай гэдэг. Яагаад радиогоо унтрааж утсаараа яриарай гэдэг вэ гэхээр за би одоо ингээд эфирээс ярьж байгаа. За миний яриа ингээд тэр богд уулан дээр байгаа манай станцаар дамжаад таны машинд хүртлээ нэг 2-3 секундын хоцрогдолтой очно то. За тэгэхээр та радиогоо сонсоод утсаараа яриад байх юм бол та бит хоёрын яриа зүрх нь байна. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол сонсож байгаа хүмүүстэй давхар нөгөө таны машин дээр явж байгаа радиогийн чинь яриа сонсогдоод маш их төвөгтэй байдаг учраас радиогоо унтраагаа зүгээр шууд утсаар яриарай. Ингээд манай шууд эфирийн утас 77 38 хэрэвтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За манайх ч одоо тэр чинь хэдэн намайг оюутан болсон хойно байсан юм аа. Манайх нэг давхрын 3 өрөө байранд амьдарч байсан. Тэгээд яг үйлдвэрлэл үйлчилгээ явуулна гэд нөгөө уртлаа ингээд нэг цоолоод ингээд хаалга гаргацдаг штэ тий. Тэгээд тэрийг манайх ерөөсөө ашиглаагүй л дээ. Тэгээд нэг давхарт амьдардаг байсан. Гэтэ манай тэр байр хууч оролын 13 дугаар байр байсан. Тэгээд харьцангуй ингээд нөгөө нэг яг зам дагуу байр мөртлөө мэдгүй дархан ч угаасаа тэгээд нэг нам гүмдүү 50 газар штэ тий. Нэг айхтар тэгээд орчны дуу чимээ орж ирээд айхтар юм болж байгаагүй. Тэгээд нэг давхарт бол нэг тийм одоо хэцүүч гэдэг юм уу юм бол нэг байгаагүй. Харин амар юм зүгээр шууд 6хан шат те 6хан шаттай алхаал орчдөг гэсэн. Тэр нь сайхан санагддаг байсан гэж. За манай шууд эфирийн утас 77 38 83 хэрэвтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Бас нэг сонирхолтой юм одоо анханасаа байр сонгохдоо та бүр өөрөө ингээд дурлаж нэг давхрын байр авч ийсэн үү? Тэгээд хэрвээ тийм бол яагаад гэдгийг бас яриул их сонирхолтой байх. За эсвэл одоо хамгийн сүүлд ингээд үлдсэн байр нь л нэг давхарт байсан юм уу? Тэгээд сонголт авахгүй нэг давхарт орсон ч гэдэг юм уу те. За ингээд эхний сонсогч 96 51-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 96 51. Эмжил радио сайн байна уу? Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За сэдвээ сонссон нөхөө. Сэдвээ сонссноо. Сонссоо. Нэг давхар. За танаас сонсож байна. Манайх нэг давхар л та. Угсаа нэг давхарт оршин суугчтай л холбогдож байна. За.
Тэгээд асуудалтай жоохон яг нэг сайн чанартай байрууд бол гоё л байдаг юм шиг байгаа. Манайх бол амар хүүтэн байдаг байхгүй. Нэг давхрах. Доотлын сөөхөн асуудалтай. Сөөх одоо юм хийдгүү, ажиллаа хийдгүү. Хариуцлага муутаагаасаа болоод доотлын нэг давхрын нэг дулаан зогсоол үйдэрдэг шүү дээ. Гараж зүйл. Тэр нь халаалт байхгүй. За. Одоо айгүй олон жил болж байна л да халаалтгүй. Тэгээд хаалгууд нь онгорхой байдаг болохоор юм уу? Доороосоо айгүй хүүтэ орж идэг байхгүй. Танах ингээд сонголтгүй болоод нэг давхрыг сонгоцсон уу? Ер нь одоо энэ байранда хэдэн жил амьдарч байгаа? Яагаад нэг давхарт орсон юм бүр анханасаа? 10 жил болж байгаа нөгөө тухайн үед явахтэй тэгэл залуу гэрвэл хайж авч гал олоод авчихсан юм аа. Зөв. Тэгээд яг мөнгө төгрөндөө тааруулж анх авсан. Ингээд бага мөнгөндөө тааруулж зээлзүүлэг авсан болохоор яг тухайн үед жил баяртай л байлаа л да. Одоо тэгээд ингээд олон жил хамтраа доороосоо хүүтэн өвлөлт чийл гарыг нэрэ саалж дулаан хуцтайгаа байдаг шүү дээ. Тэгээд танах одоо юу гэдэг ингээд дулаалах арга хэмжээ ямар нэгэн байдлаар 10 жилийн дотор ер нь авсан уу? Одоо дулаан алдагдaltaй байгаад байна шүү дээ, тий. Парчин бол сайн халт юм байгаа зү. Пар нуг нь мундаг харсан. Тэгэхээр нэг дулаан алдагдал байгаад л байна да, тий. Хаагур алдаад байна. Дулаан алдагдлыг ингээд тэр доороосоо нэг ингээд халаалтын турбанууд орж идэг шүү дээ. Тэргээр л их хийгээд тэгээд доороосоо л их ингээд нэг давхрын айл болохоор гараас нь ингээд хаалга нь онгорхоо тэгээд өвлжөнгөө тэр хойш авсан гараа хаалгатай гараас руу ч ингээд залхи ороод тэр дотроо хурцдаг юм уу ингээд доороосоо л амар хүүтэн. Пас хаална. Тэгээд одоо яг нэг засвар хийгээд тэр нэг дураалга хөөс гэдэг Орсын хөөс ч гэнэ нэг 2-3 санттай юм секрет янз өнгөтэй натурал зайтай хөөснүүд байдаг. Тэрийг нэг хийж үзье гэж бодсон хүмүүс зөвлөөд зарим нь л ингээ хөдөлгөөнтэй болно, оркадч явандаа хөдөлгөөнтэй болоо хуурах ажиллагаар нь зарим нь болохоор хөөс хийж үсэн мэдхгүй. Хэрвээ хөөс хийх юм бол квадрат метрээс чинь хасагддаг масгдаг гэл янз юм хэлээд байдаг юм аа. Хэдэн давхар байрны нэг давхар ээ? 10 одоо манай дээшээ 12 байдаг хэд байдаг лээ. Дээшээгээ ерөөсөө явж үзээгүй. Ер нь л явж үзээгүй. Зүгээр яг л нэг давхар уг нь амар байдаг байхгүй. Ороод нэг давхар дээшээ шатна дараа нэрээ гэж гүөх шаардлага байхгүй. Лифт яах их бол энэ гэсэн юу байхгүй амар шүү дээ. Ороод шууд. Яг манай цонхны том өрөөний цонхны доор террасруу нэг метртэй юм өргөнтэй тийм юу байдаг. Тэрэн дээр зундаа хүүхдүүд тоглоод цогмог шагааж байгаа харагдчихлаа. Тэр нь гол нь хүүтний л асуудал байдаг. Яг нөгөө сөөх нь мундаг тийм ээ. Сөөхтэйвэл доотлын хаалгын гаражын зогсоолын хаалгыг сайн болгоод халаалтын тавьчих юм бол дулаахан байх юм болов ч би боддгийг. Сөөх нь юу шийдгөө, сөөх нь солих сольж чаддаггүй, дарга нь солигддаггүй, дарга нь асуудалтай байна. Тэг би гайгаад байгаа юм хүмүүс ч одоо дулаан гараж зогсоолоо бүр худалдаж авч байгаа шүү дээ. Одоо нэг 45-аас 60 сая төгрөгөөр. Тэгтэл тэгээ тэнд халаалт байхгүй гэхээр тэр дулаан гараж гэж байх хэрэг юу байна уу? Мэдгүй харин одоо би тэрийг л ойлгодог гэсэн үг нь ингээд тэр сөөхөн солигдчихвол энийг оноо юутай яриад осоо юутай ярингуудаа ингээд халаалт тавьж болно гэдэг аахгүй өөр ширийн дараад. Бас өөр ширтэй. Тэр дулааны өөрөө нөхөр сөөхийн дарга маань идэж уунуудтай. Хувийн хэрэгцээтэй зарцуулнуудтай. Тэгээд ингээд цаанаас нэгээд хаачиж яваад гэсэн. Тэгээд банга ингээд хаанаас ч усаад ингээд заримдаа шагаад би яг тухайн үед ингээд заримдаа ороод ингээд дулаалгын хөөс яг өөрийнхөө доотлоор шүршиж болдгийм болов гэж харж үзсэн. Тэгсэн сөөх зөвшөөрдгөө хөөс өөрөө яагаад гэвэл гал дэмжих материал болохоор зөв. Хаалган ингээд шүршдэг хөөс одоо гарчаад байгаа шүү дээ. Та одоо жишээлбэл сөөхийнхөө хуралд нэг удаа сууж үзсэн үү? Манайх чи одоо сайн удалчунд 7 юм 14 хоногт нэг гаднаа хуралддаг шүү дээ. Тэгээ одоо тэр хуралдаа суугаад тэгээд байр маараараа тэр одоо ялангуяа тэр гараж дотор машина тавьж байгаа хүмүүс одоо ингээд санал гомдол тавьж болгомж 10 жил гэдэг чинь бас их хугацаа шүү дээ энэ чинь. Тэгээд санал гомдол тавиад нэмэр багтсан шүү дээ. Нөө сөөхөн дарга маань халаад өвччгээ дэмжиг дэвцсэн гэсэн ингээд хамгаа өгөхгүй юу хийж
болохгүй болчиход байгаа байхгүй юу. Зөвхөн зөвшөөрөлтөө сөөхийнхөө мөнгөөр дансаар мөнгө орж гарна тэр сөөхний юм хийх хэрэгтэй байтал өөр юугаар ачаад болдгоо юм шиг байгаа. Тэгээ яаж энэ нөхрийг ингээд буулгах чадах уу, яаж тамгаа авах уу, яаж ингээд байрандаа ингээд анхаарал тавих уу гэж нэг 14 хоногтой сардаа нэг мо хоёр ингээд хөргөө гадаана тэнгэрийн авганаар зүглаад хуралддаг. За. Тэгээд тийхүүд байгаа юм л да. Тэгээ яг хүүтний л нэг зовлон байгаа болохоос бусдаар бол нэг давхрын айл гой санагддаг надад. Яг манай баяр 3 давхраас эхлээд гэнэ 4 давхраас эхлээд янзын дулаахан гэсэлтэй. Мундаг дулаахан. Угаасаа тийм байхаар тэр халаалт малаалт гачин сайн ирнэ. Хармаар. Одоо бас нэг хуучны байр биш шүү дээ. Энд чинь 10-аад оны үед баригдсан байр байхгүй юу? Танайд одоо сүүхийн мөнгө хэдийг өгөх үү? Сард. Сөөх гайгүй шүү дээ. 20 гаруй мянган төгрөг өдрөл гарч байгаа шүү дээ. Тэгээ сөөх мөнгө дээр голдоо эхнэр явдаг. Сөөх тог захилгаа ус одоо юу тэр эхнэр төлдөг болоо би ус тэр дээр айгүй муул бай мэдлэг зүгээр хурал мурал дээр заримдаа гаднаас ирээд хаахаараа ордгийг багсаа сонсдгийг. Тэгээд яг хүүтний асуудал одоо том хүү маань том болчихлоо. Баг нь одоо жоохон бага юм аа. Тэр маань л өвөл өөрчлөж жоохон хэцүү байлаа. Бусдаар одоо томорцсон байхад бол анзаардгүй бид нар ч хоол идэл нэг уурд юу гардиш нэг дулаахан болоод содгууд яа хөнжилдөө орцдог зузаан одоо үгдэлний хоос өмсчод зузаан эсхий тавч өмсөд одоо өмдтэй дэгүүрээ цамцтай бодлогтой тэр өвөл байх бол тэгэл даар шүү дээ. За. Тийм байдгийг. За холбогцсонд баярлалаа. За баярлалаа. За хүүтэн гэж байна. За манай сонсогч Марсаас тамхины үнэр орж ирдэг гэж бичсэн байна. За манай шууд видеотаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утгаар холбогдорой. Өнөөдөр нэг давхрын оршин суугчтай холбогдоод жаргал зовлонгоо хуваалцаж байна өө. За дараагийн сонсогч 9191-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9191. Эмжил радио байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн төрлөөр боллоо. За таныг сонсож байна. За баярлалаа. Нэг давхарт 20 жил амьдарч байгаа юм байна. За. Анх яг нөгөө солонгос явж ирээд ээж нөгөө хөвшин болохоор нэг өндөр юм уу дэж тоош гарахт нэгээд нэг давхрын байраа сонгоцсон. Тэгээд тэрийг сольж чадахгүй саргаад 20 жил болчихлоо да. За тэгээд хэцүү нь юу байна? Сайхан нь юу вэ? Өөрөөдөл нэг 8 давхраас дээж байр авъя гэсэн. Сольж чаддаг бол нэрээ. Тийм өрөөдөлтэй л явчих. За яагаад нэг давхарт 20 жил амьдарсан хүний хувьд яг юу нь хэцүү вэ? Эхэндээ бол нэг санзаардгүй тэгээд нэг тоодогч байсан. Сүүлдээ бол одоо тэгээд ерөөсөө гэр хоолны байшинг шиг нөгөө шороо тус ихтэй. За. Тэгээ яг хажууд яг машины зогсоолтой. Машин ирж зогсох, явах, асгаар нөгөө дизель машин утаа орж ирэх мэх гэдэгтэй. Тэр тамхины утаа мотоод доор хүмүүсээрээ суу тамхи татаас авч нөгөө жоо хүн гараа утчих. Тэднээс чи яриамаараа сонсогдол тэгээд тэрс. Шүн мөч дөрмдөө. Айгуу хэцүү. Танах хэдэн давхар байрны нэг давхар? Манайх 5 давхар байж байгаа 6 давхар болох. Мансарттай. Доороо бол манайх нэг гараж марашгүй. Хуучны 5 давхар юм уу те? Биш бас 99 оных. За. Таны залуу шиг бол доороос тийм хүүтэн гэсэн юм л гайгүй. Зөв. Яг хүүхд хүүхдүүд орж гарахад нэг чөлөөтэй юм да тэгээд. Зундаа бол яг нэг амар юм цогоороо шаланг гаргаад машин цэцэн угаачин цогмогоо угаачин нэг тийм даваа талтай. Одоо өөр даваа талтай. За холбогцсонд баярлалаа. Нэг уусан үед бол харин амар шүү. Шүн мөн дэж мэшгээ мацхгүй тэгээ шууд яваад гэрчээ. Тэр нь даваа тал юм да. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За нэг давхарт 20 жил амьдарсан хүн холбогдож орж ирж байна. За Монгол тулга бичсэн байна. Өргөтгөл хийх гэж нэг давхарт байр зорж авдаг байсан штэ гэсэн байна. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнцасны компани хамтран ажиллаж байгаа. За
Хөрөнгө оруулалт гэх ойлголт биднээс үргэлж ер нь их хол санагддаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хаанаас хэрхэн эхлэх вэ гэдэг юм уу? Эсвэл лаг баян хүмүүс хөрөнгө оруулалт хийдгээ ч гэдэг юм уу, тий. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн ашиг олох бус эрсдлээ удирдах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах зэрэг юм чухал алхам байдаг. За гэвч одоо тасралтгүй өөрчлөгдөж буй санхүүгийн зах зээлд шин сорилт боломжууд бий болсоор байгаа учраас мэрэгжлийн зөвлөх үйлчилгээ авах нь бидэнд олон давуу талыг олгодгоо. За тэгвэл яагаад Apex Capital үн цаасны компанийг одоо сонгох ёстой вэ гэхээр Apex Capital үн цаасны компани хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ нь танд санхүүгийн зорилгоо тодорхойлох, эрсдлийг удирдах, өгөөжийг нэмэгдүүлэхэд туслах нь байна. За ингэхдээ 10-аас 20 асуулт бүхий агуулгын тусламжтайгаар таны хөрөнгө оруулалтын одоо зан төлөвийг тодорхойлж, хувь хүний онцлог тохирсон зөвлөгөө өгөх, за багц санал болгох үйлчилгээг үзүүлдэг. Тэгээ та өөр тохирсон хөрөнгө оруулалтын багцын тусламжтай зах зээлийн дунджаас өндөр өгөөжийг хамгийн бага эрсдлээр бас авах боломжтой. За мөн та хөрөнгө оруулалтын зөвлөгтэй холбогдож салбар одоо зах зээлийн цаг үе, судалгааны мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дэмжлэг авах боломжтой байгаа. За бид таны хэрэгцээнд тохирсон шийдлийг санал болгож хөрөнгө оруулалтаа одоо амжилттай удирдахад туслах болно гэсэн байна. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг нь та үнд цаасны одоо хөрөнгийн бие ирж рүү ч гэдэг юм уу тий ингээд тоглолт хийхээр боллоо энтлийг сонирхож байвал мэдээж ямар нэгэн байдлаар та одоо яг энэ цаг үе зах зээлийнхаа мэдээллийг судалгааг хийх ёстой байдаг. За тэнгууд өөрөө хийж чадахгүй бол билээхэн одоо судалгааны мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахтаа дэмжлэг авах нь биш үү тийм ээ. За тэгээд та Apex гэмээр албан ёсны сайтаар ороод цахим маяга бүртгүүлээд дотоодын болон гадаад хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 хоног тутам авах боломжтойгоос гадна Apex Rider апа татаад үнд цаасны данстэйж хөрөнгийн зах зээлийн өөрчлөлийг гар утсаараас хэлбэршүүлэн аваарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 10 75 тэг тэг гэдэг утаснаас аваарай. 75 10 75 тэг тэг. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үн цаасны компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За та сайн нэвтрүүлэг радион 1-р студиэс та ганцаараа биш гэсүрээтэй үргэлжлэн өрж байна. Дараагийн сонсогч 99 10 та дугаартай сонсогтой холбогдлоо 99 10. Амжилт радио. Байна уу? Байна сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Сэдвээ сонссон нөхөө. Сонсоо. За таныг сонсож байна. Анх удаа холбогдож байна. Үзэж үзэж хагаад та сайн нэвтрүүлэг тавтаа морил. За баярлалаа. Ээжийнх нэг давхар тийм надад болохоор гарч ороход гэж бодоод нэг давхарт байр авч өгсөн. Одоо нэг 10 жил болох гэж байна. Тэгээд одоо бол би 3 давхраас тийшээ гармаар байна л гэл одоо байнгын хэлдэг. За. Тэгээ яадаг гэхээр нөгөө орцны нөгөө хаалганууд нөгөө сүүлийн үед юм төмөр хаалгаар хийчихэр нөгөөх нь ингээд байнгын нөгөө хүн орж гарах болгонд ингээд тас гэж дуурайд. За. Тэр нь айгүй хэцүү байдаг. Өөрт нь тэгээд нөгөө шөнө орой дээр хүмүүс орж ирэхээр тэгээд болон сүхтэй хэлээд ингээд нөгөө юу ирзэн тавиулаад ингээд юу хийчих нөгөө нэг юм нэг татварх нөгөө юу юм сундаг төмөр. Тэгэхээр тэрийг бас хүмүүс аваад явчих юм. За. Тэгээд тэрийг бүр сүултээ өөрөө 2-3 литр явж байгаа долоод авчихсан. Би одоо өөрөө ингээд татваргаа хийдэг болцсон гэд. Орчноо сайжруулж байгаа гэд. Хөөх юм би яасан. Одоо ер нь байраа салмаар энэ 3 давхраас дэше гарахгүй бол ингээд бас хүмүүс нөгөө нэг ингээд нөгөө хогийн цэг дээр ховоо хаяхгүй бас барьж явж байгаад. Тэгээд ингээд нөгөө талчхаар нөгөө 100 цонхон онгоолохоор согных нүнэр бас их үнэрдэг юм. Тих бах. Тэгээд нөгөө камер шүүгээл тэдэн давхрын хүн хогоо битий тавиач ингээд гэл хилээд байгаа гэсэн нөгөө хүүхдүүд эдэр явж байгаа л нэг ундаа усны сав тавьчихгод нөгөөх нь дараагийн хүн нэрэл нөгөөх нь дээр нь хог тавиал ингэнгүүт юу агаад л өрдөөсөө нэг үнэр нь хэцүү тэр хаалганы юу. Тэгээд түрүүний хүний бас хэлсэн шиг тэр нөгөө доод зогсоолын бас хүүтэй айгүй их орж ирдэг. Танаа ээж одоо хэдэн давхар байрны нэг давхартай хэдэн жил амьдарч байна? 15 давхар байрны нэг давхарт одоо 10 жил болж байна. Одоо ээж нь хэд орчим насны хүн блэ? Одоо 63 тай. Гайгүй ганцаараа амьдардаг юм уу? Тийм ганцаараа амьдардаг. Зөв. Тэгээд уулныг хайтаахан ингээд орж гарахад зүгээрээс нэг сүүлийн үед нөгөө их шивүү болоод голд нөгөө байрнууд эдэр баригдахаар нөгөө хүний хөл бас их юу болдго юм бэ? Их болдго юм байна. Их бах. Тийм анх бол нөгөө цөөхөн байртаа нөгөө ойр орчин ингээд нөгөө хүн сэрэг байсан болохоор нөгөө явж байгаа хүмүүсийн яриа мараа одоо нөгөө хөл хөдөлгөөн багасаа одоо л нөгөө цонхон голглоо бүгдийн яриа сонсогдно, хогны үнэр үнэртэн. Тэгээл түрүүний үний илдгээр бас нөгөө машины үнэр энтергээ гараж дээр одоо нөгөө машина эдэр хүмүүс асаагаад нэг жоох юм уу халаагаад идэр тавихаар нөгөө үнэр нь бас ингээд нэг давхар руу байна болж ирдэг. Баасан. За. Тэгэхээр ер нь бол энэ доод
зогсоолын одоо тэр юмнууд одоо нэг давхар хоёр давхрынханд бол одоо байнгын мэдрэгддэг тэр нэг үнэр тэгэл тэр хаалганы юу өдр гэл Зөв. За. Тэгээд ээжтэй удахгүй 3 давхраас дээш байр авч өгөх ерөөлийг өргөё. Холбогдсон баярлалаа. За, манай төвлөр битсэн байна. Манайх дараханд 39-ний давхарт байдаг байлаа. За, хуучруулын 39 гэдэг алдартай байр байгаа. Амарчтай хүүхэд байгаад үлгүүрээ алга болгоод ч юм уу эсвэл марцсан үедээ цонхороо орчдөг байсан шүү дээ. Ганц хэцүү юм нь үл болохоор бууцаа хөлдөөх балкон байхгүй нь хэцүү. Гадаа гаргаж хөлдөөгөө тэрийг нь мандаг байлаа. Би одоо Солонгостой 2 давхарт амьдардаг. Би ер нь өндрөөс их айдаг хүүхэд байсан. Орцны хажууд нэг төмөр хаалчиг юм байдаг байсан юм а. Тэрнээс зүүгдэж байгаа цонхороо орно штэ. За өглөөний найр тусаад цэвэр агаар цонхоор нэх гой орж ирдэг. За байрны халаалтан дээр ярих зүйлгүй. Орсууд барьсан болохоор тэр юм уу их чанартай шүү. Нэг гимэн доод бодволоос цан зохиод байдаг байсан шүү гэсэн байна. За подвалын бас нэг үнэр орж ирдэг байсан. Нэд маа дарахны байрнууд бол угаасаа дулаан мулаан дээр бол би бол ерөөсөө тийм өвөлдөө айлч байранда байхдаа ер нь бол өвөлдөө ингээл подвалх шорт морттой л өвлждөг байсан. Манайх нэг ч удаа цонхоо дулаалж үзээгүй. Тийм л дулаахан байрнууд байдаг байсан шүү. За дараагийн сонсогч 88 тэг 4-тэй дугаартай сонсортой холбогдлоо. 88 тэг 4. Эмжил радио. Бано. Өдрийн мэнд. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Манайх одоо энэ 2016 оноос хойш нэг давхарт амьдарч байгаа юм. За. Тэрнээс өмнө бол ерөөсөө дандаа 9 давхар, 8 давхар гэдэг. Тэгээд давхруудад амьдардаг байсан байхгүй. Тэгээд амар гоё террастай байшин аваад. За. 5 давхар мансардтай байшингийн нэг давхарт. Айгуу гоё юм террастай. Тэгээ айгуу анх ингээ орохдоо бол айгуу гоё юм бодож орсон байхгүй юу. За тэгсэн чи яасан. Тэгсэн чи нөгөө барилгын ажил яг манай тэр хавар ид өрнөд. Юу нөгөө террасан дээр гоё суух муух вэ. Тэгээд одоо терраса ингээ дундуур нь юу ягаад хуваагаад талын өрөө болгоод талын ингээ балкон маягаар одоо ашиглаж байгаа. Тийм тэгээд дуу чимээ мэдээж нөгөө нэг давхар учраас ингээд нөгөө барилгын ажил хийдэг явагдаж байгаа учраас том машины дуу чимээ маш ихтэй. Тэгээд дээрээс нь шороо тоос маш их орж ирнэ. Тэгээд нөгөө хашаагаа тойруулаад нөгөө жижиг хайлас майлас тарид ингээд янзлийгээд бодож байгаа боловч нэг асуудал гарч ирсэн нь юу гэхээр бохирын асуудал. За. Бохир ингээд хайлдаг манай террасны тэрүүгээр. Тэгээ нөгөө бидний нөгөө анх нөгөө орохдоо өчнөө гоё юм бодож орж ирсэн тэр мөрөөдөл одоо юу гэдгийг те амар гоё тэр сэтгэлдээ наавс байхгүй болсон. Одоо тэгээ танаа хэдэн жил болж байгаа? Одоо 16 оноос хойш тэр одоо 16 оноос за 9 жил бараг болж байгаа юм байна шүү дээ. Гэхдээ одоо юу гэдэг эргэн тойронд одоо ингээд жишээлбэл манайх одоо ингээд А блок нь л ашиглалтанд орсон бусад блокууд нь баригдаж штэ. Танайх бас бусад блокууд нь баригдаад байгаа мó, танаа хотхон үргэлжлээд байгаа мó, эсвэл өөр барилга баригдаад ийм удаан үргэлжлээд байгаа мó? 9 жил террас дээрээ сууж чадаагүй гэхээр ямар харамсалтай юм бэ тийм ч доо. Тийм амар харамсалтай. Тэгээд эсрэг талдч байшин том хотхон баригдлаа, өмнө талдч баригдлаа. Одоо манай хотхонтой залгаа ахаад нөө манай хотхны үргэлжлэлч явж байна. Ингээл бүтээн байгуулалт ингээл явагдал тэр хав ингээл нийш хороо тоос ерөөсөө ингээл яг манай байшин болохоор нөгөө нэг давхар хоорондын дуу чимээ эсвэл орцны хаалганы дуу чимээч гэдэг юм уу эсвэл хогны асуудал шиг юм тийм байхгүй л дээ. Биднэрт одоо ганц асуудал болж байгаа юм маань хүсний ус. Тэгээд манайх ингээд доошоогоо нэг давхар руугаа доошоогоо ордог юм гараж таахгүй юу. Тэгээд гаражт маань хөрсний ус зам болохоор орж ирнэ. Тэгэл ингээд жоохон бохир мохир бүгд зөвхөн гараж руу орж ирнэ. Тэгэл оршин суугчд маань зэрийг энэ жилээс нэг юм айтайхан янзлаад гараж руу ингээд нөгөө бохир ус орж ирэхгүйгээр ингээд янзлчаад байж байгаа. Тэрнээс биш тиймэрхүү асуудал их байсан. Тэгээ одоо нөгөө нэг энэ хоёр гүр даваад урд зүгрүү юм а та гэхгүй юу. Бүр бахан тийшээ нисгрүүгээ. Нисгрүүгээ юм аа. За. Тэгээд хаамаа дөрөвч бас нэг тэр төлөө хүсний одоо голынхаа өмнөд хэсэг тал чинь бас нэг жоохон
юу талдаа нөгөө нэг бас хөрсний усны асуудал бас байх шиг байгаа юм. Харин би бас нарийн мэдэхгүй. Урагшаагийн хаа уулынхны ер нь нэг асуудал нь энэ сан бохир усны асуудал айгүй хэцүү юм шиг байлээ ер нь. Тэгээ одоо бид нэр одоо хүүхдтэйгээ ингээл нарийн нэгт ажиллаж ин доо олон жил. Тэгэл ер нь бол шийдэхэд айгүй хэцүү. Орчин суугч бид нар бол ер нь бол нэг давхарт амьдарч байгаа хүмүүс бол үгээ хэлж л амьдарч байна. Ер нь жоохон нэг давхар айгүй хэцүү байд юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд бохирны асуудал байхгүйсэн бол уул нь сайхан л хэлээ. Яг тэр тоос шорооны асуудал бол тэгээд нэг хэдэн жилдээ гайгүй болох байх л та. Тэгээ бохир хайлаад аваад хэцүү юм байна тий. Тийм. Одоо энэ жилээс нөө бохироо бас өөртөө ингээ яаж игээд янзлсан болохоор одоо дараа жилээс гайгүй болох байх гэсэн найдлага байна. Сая бол нэг хэсэг бол их хайтайхан байлаа. Тэгээ манай аав ээж хоёр ч бас их настай хүмүүс исэн болохоор нэг давхрыг сонгосон. Одоо тэгээд ээж маань л одоо 80 гарсан хөгш мэн да. Тэгээ одоо тэгээд нэг давхраас ер нь боли доо гэсэн тийм бодол бид нэр аль алинаас нэг тиймэрхүү бодолтой л. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ер нь настай хүмүүсээ бодоол нэг давхарт ордог юм байна да. Айлууд. За бас нэг давуу тал нь сүүхийн төлбөрөөс лифтний мөнгө хасагддаг гэж шүү. Нэрээ 1-2 давхрынхан угаасаа 2 давхарт баг лифт зогсдгүй шүү дээ байрны. Тэгэхээр нэрээ сүүхийн мөнгнөөс хасагддаг баг шүү. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Sky Media Android TV бол шинжлэглээ гэдэг Sky Media хамтран ажиллаж байгаа. За Sky Media шинэ бас хурдан дэлхийн хамгийн сүүлийн Android TV үйлдвэрлэлийн системтэй төхөөрөмжтэй бол шинжлэгдсэн байна. Тэгэхээр манайхны сайн мэдих зурагтны хар төхөөрөмж гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Android TV системтэй төхөөрөмжийн давуу талууд юу вэ гэхээр за таны үзэх кино болон контент 4K нэгтршилтай Dolby 5.1 дууралтай болж гэртээ яг кино театрын мэдрэмжийг авч дуу дүрсийг өндөр чанартай хүлээж авч үзэх нэ. За тэгээд хүн бүр тусдаа бас дундаа одоо профайл буюу нэвтрэх нэр нууц гүйцэтгэж ашиглах боломжтой болсон. За үүний хамгийн зөв буюу давуу тал нь хүүхдтэй профайл үүсгээд эцэг эхийн хяналт хийх боломжтой болсон байна. Жишээлбэл одоо хүүхд өөрийнхөө буюу одоо хүүхдийн профайлаар ороход дан хүүхдийн нас онцлог тохирсон кино контент гарч ирнэ. Тэгэхээр хүүхэд дураараа одоо кино түрээслээд их төлбөр гардаг байсан явдлыг байхгүй болгож гин. За сар түрээслэх үнийн дүнг бас хязгаарлах боломжтой болж гин гэх мэтчлэн те. Манай орчныг нөгөө нэг караоке татаад бас би мдээгүй нэг сарын төлбөр нилээн өндөр нөгөөдгөө хаагаагүй орхицсон нөгөөдг нь тэгээд сард ингээл яваад исэн нэг тийм асуудал гарсан шүү дээ. Тэгэхээр хүүхдээ бас хянах боломжтой байх нь. За тэгээд шинэ бас хурдан Android TV-гийн TV төхөөрөмжийн бас нэгэн гайхамшигтай давуу тал нь таны зурагт ухаалаг биш байлаач аль биесны онцгой хэрэгтэй YouTube болон Netflix аппликейшнуудыг шууд ашиглах боломжтой байх нь байна. За тэгээд та яг одоо захиалгыг хүсэх юм бол 76 9000 гэдэг утсаар холбогдорой. 76 9000. За тэгээд та Sky Media гэж хичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Android TV бол шинжлэгдсэн Sky Media хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Та сайн нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё яриатаар өнөөдөр нэг давхрынхаа оршин суугчтай холбогдоод жаргал зовлонгоо хуваалцж байна өө. За манайхан юу гэжсэн байна? За давхар хаалгатай бол дуу чимээ багтаалтаа гэд хотхон сайхан битсэн байна. За гадаа болж байгаа хэрүүл уруулыг сайхан сонсдог байлоо. Хиний аав хаана хинтээ согтуу явж гэн гэл хардаг байлаа шүү дээ. За дараагийн сонсогч 88 10 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 10. Энжел радио Бано. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Радиогоо бас унтрай. За тэгээд сэдвээ сонсно нөхөө. Сонсоо. За таныг сонсож байна. За сайн байна уу. Би болохоор юу яадгийг. Нэг давхрын нөгөө үйлчлэгээний ажил хийдэг. За. Үйлчлэгээ. Тэгээд нөгөө үйлчлэгээний газар чи угаасаа нэг давхарт байдаг шүү дээ. Тэгээд сул тал нь гэхээр мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэг давхарт байна. Тэгээд сул тал нь гэхээр нөгөө маш их тоосон зур бүр амар их орж ирдэг. Тэгээд нөгөө гаднаас мэдээж хүмүүс их орж ирдэг учраас тэрийгээ дагаад тэгээд нөгөө тоошроотой гიშгдэж орж ирнэ. Давхар нөгөө гаднаас тоошроо нь орж ирнэ.
Тэр асуудал амар хэцүү. Өглөө цэвэрлээл тэгэл оройн бүр амар их тоо шороотой. Одоо танах нэг наа талдаа үүсгээгээ болоод цаа талдаа амьдардаг гэсэн үг байна шүү дээ, тийм үү? Үгүй манайх салон. Салон юм уу те? За. Таньдаг хүн биш үү? Сайн байна уу? Сайн байна уу? За. Тэгээд салон альтуулдаг. Тэгээд үүдэндээ манайх нөгөө нэг юм цэцгийн мандалтай ахгүй юу? Тойроод. Уг нь орчин айгүй ингээд хайтаахан ингээд огчулсан. Тэгээд цэцгийн мандлаа ингээд зундаа цэцэг тарьдаг. Тэгээд тэрийг аминдаа арчлаад ингээд нөгөө нэг тоосхон бахгүй юу? Тэгэнгүүт машинууд ерөөсөө нөгөө тавихтаа ирээд мөргөөл эвдээ ашиж. Тэгэл нөгөөдхөө засварлал янзлал нөгөө шавар мавар болол бууин болно шүү дээ. Тэгэнгүүт тэгэл яад тийг өглөө ирэхээр л согтуу байдаг юм уу? Одоо яад тийг тэр тоосхыг авчил ирээл мөргөөд авчид нураагаа авчих. Тэгээд цэцгийн мандал руу ерөөс нөгөө байнгын тамхи татаа тамхиныхаа ишийг хийчихнэ. Ямар боловсон бас бүр тэрийг би бүр гайхаад. Тэгэл тэрийг түүгээл ер нь бол тэгээд жоох үйлчлэгээний байгуул хүн ихтэй орчинд болохоор манайч нэг амар бүдүүлэх нь амар их харагдаад байдаг. Тэрсээ ингээл тойрол бүүн тамхины иш тэгэл өглөө ингээл ажилдаа ирээл яхаар ч юм бөө ингээл лаац маад тэгэл юусе байхгүй ойр орчинд ч. Тэгэл яадгийн хогоо тэгэл өөртөө аваад явахгүй тамхиныхаа ишиг одоо тэгэл хайчаал ингээм ямар хамаатай ингээл хаяа авчдаг ш. Ер нь нэг давхрын ер нь ч нэг тиймэрхүү л энэ да хог шороо айгүй их цэвэрлэн. За энэ миний үйлчлүүлдэг одоо очиж барай хэлэгдэг салооны эзэн холбоосных өөрийнхөө давуу эрхийг ашиглах нэг гоё боломж олгоч. Танай барай нөгөө нэг вакцины үйлчлэгээ нь хямдарсан байсан хിവэрэ байгаа юу? Яаж нээж гинэ? Хിവэрэ байгаа. Тэгээд маш их одоо захиалга ихтэй байгаа, маш их үйлчлүүлэгч маш их байгаа. Тэгээд манай үйлчлэгийг сонгоод ирсэн үйлчлэгчдэр маш их дуртай байгаа. Одоо өөрөө ч нөгөө бариулдаг охин дээр бол нэрээ амар их цагтай. Нэг ороос ерөөсөө манай охин ч ерөөсөө байнгын араас нь завсаргүй цагтай. Маш гоё байгаа. Одоо ажлын нөгөө нэг манай гэрлэгийн одоо бас орсон салооны хүн байна. Тэгээд баярлж байгаа. Маш их уран зориг өгсөн, маш их одоо мэдхгүй байгаа хүмүүст мэдүүлж өгсөн. Тэгээд гэрлэгийнхаа бас сурталчилж өгсөн. Одоо очдог байсан газрын бас нэр хүндийн яачгүй юмсан гэсэндээ маш сайн үйлчлэгээ үзүүлсэн. Ямар гоё юм, гэрлэг ирсэн газар гоё юм байна. Та гоё юм байна л гэж яваад байгаа шүү дээ. За болж. Угаасаа манай тэр барай идэг охин ч мундаг барьдаг л та. За холбогдсонд баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. Мундаг шүү. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай үйлчлүүлдэг салооны маань эзэн бүсгүй ярьж байна. Харин дугаарыг харсан чинь за Монгол улга бичсэн байна. Дарханд вокзалын арын байранд нэг давхар дайлд очисон. Тэгснээг сонин үнэртэй. Чи хамар ариуна гэж нөхөр подволт нь байдаг. Хэлхээсээ айгаа чимээгүй амьдэрдэг гэсэн дэр нь амар атмаа авгаа юм шиг байгаа гинэ. Хөгжилтэй шүү манайх нэрээ. За манай шууд периодоос 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За зулцах солонгосоос бичсэн байна. Солонгос нийт давхарт байхдаа их зүйл мэдэрсэй. Тоос шороо их ордгоо, машины, хүмүүсийн дуу чимээ ихтэй, тамхины утаа шууд орж ирдэг. Агаар сэлгэл дээд давхруудаа бодвол муу сэлэгдэгэ, хүмүүсийн яриа, шүний шоудлтаа үед бүр хэцүү. Хүний хүлийн чимээ энтер гэж хэцүү штэ. Орцны хаалга, хогийн хогийн цэг ойр бол үнэр танаар дийлдэхгүй. Гэр дотроо чөлөөтэй байж чадахгүй. Ер нь хэцүү санагцсан. Одоо дөрөв давхарт ирээд сайхан байна уу гинэ. За дараагийн сонсогч 96 76 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 96 76. Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Та сайн өнөдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Сайн байна уу? Би ч одоо холбогдох гэж юм олноод оролцсон доо. За та холбогдсон байна яриарай. За. Тэр одоо ямар ч байсан танай хамт олонд баяр хүргэе. Би уг нь байнга үздэг байсан аа. Тэгээд би ч солонгост байж саяхан ирсэн л дээ. За. Тэгээд тэгээ одоо нэг давхар тийм ээ. Нэг давхрын оршин суугчтай холбогдож байна. Харин тийм ээ. Би нэг давхарт манайх чиг удсан нэг давхарт. Одоо бөө 81 онд орсон юм байгаа. За.
Тэгээд 96 онд 15 жил болсон. Тэгээ нэг тохиолд байх номцлог юм их байдаг. Сайн талч байгаа муу талч байдаг л байх л та. Тэгээ яг нөгөө түрүүний хүмүүсийн хэлдэг шиг нөгөө чимээ шуган ихтэй тийм ээ. Тэгээ манайх нөгөө улаан хоронд байсан байхгүй юу? За. Тийм болох нь биш нөгөө цэргийн үний хөвгөлтэй. Тэгээ манай ч хамгийн анхны байр байсан болохоор бас дараагийнх нь барилга барих тэгэл нэг тиймэрхүү юмнууд зөндөө гардаг байсан л та. Тэгээ яг тухайн үед яг нөгөө 81 2 он байсан болохоор бас хайгуул тий одоо нэг бодвол. Тэгээд нэг хэцүү юм байдаг байсан юм манад. За. Одоо орчны хаалга нөгөө төмөр гэдэг тэр үед арайч төмөр байгаагүй. Тэгээд нэг орж байгаа хүмүүс нэг юу байдаг байсан байхгүй юу? Манайх үүдэндээ нэг жоохон том ачууртай. За. Тэгээ ачуурч байгаа нөгөө дэвсгэр үүдэн штэ. Тэр үед бид нар чинь нөгөө дороо шив сайчлаад ингээд томоор нь юу хийждэг байсан шүү. Хүл арчих. За. Тэгээ манайх чинь нөгөө яг чи түрүү яриасандээ 6 шат гэлөө. Тийм ээ. Яг 6 шат өгсөөл яг тэр үүдэн дээр манайх байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ нэг хэцүү юм нь орох жоохон хүн болгон тэр үүдэн дээр хөлөө ачиж гараа явчихдаг. За. Тэгэл манай их үглээл хөө ямар ядаргаатай юм бэ нэг давхар дэх чинь хатганаас дээшээ гарч байгаа хүн болгон хөлөө ачиж гараа явчихдаг байхгүй юу? Ялангуяа бороотой өдөр ч юм уу өвөл тийм ээ. Ялангуяа 100 бороотой өдөр бол аюу хэцүү. Гарч байгаа хүн болгон нөгөө тэгээд би тэгээ ядж байгаад тэгвэл үүднийхээ юуг ингээд жижигхэн болгох чилтэй гэдгсэн чинь жижигхэн болгосон ч нэмэргүй юм лээ. Юурээс ингээд үүдэл гарсан хүн болгон хөлөө аччихад ингээд дээш гараа явчихдаг. За. Яг нэг тиймэрхүү нэг юу байсан маа нэг давхартай гэдэг юм. За. Тэнд ч бараг ойлгосон шүү дээ тийм ээ. Тийм ээ. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. Та нарт ажлын амжилт хүсье. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За хөлийн гიშгүр буюу одоо гутал арчдаг юм энэ бол бүх давхрынхаа ашигладаг байгаа юм шүү дээ тий. За ингэсэн байна. Наран зул зулаа баяр сайхан гэж сонсогч маань нэг давхарт байдаг байхад нялх хүүхдэд дими юм бэ нэлээ. Унтаж байхад гадаа хүмүүсийн яриа орилох хашгирах сонсогдоод цонхны доор арх пио буугаад дуун чангараад өстой хэцүү гэсэн байна. За дараагийн сонсогч 88 85 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 88 85. Эмжил радио Бано. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За. Манайх нэг давхрын нэг өөрөө төрөслөд ихч нэг үйл ажиллагаа явуулт юм аа. Тэгээд яг нөгөө түрүүний охины ярьсан шиг тэгээд тамхины ишиг зурнаад хасаад. Яг гол юм нь болохоор зэрэг балконы доор манайх ингээ 2 балкон таахгүй нэг тал руу нөгөө хаал гаргасан нэг тал нь ингээд наран талдаа харсан балконыхан доор нөгөө нэг нөхдүүд чи ирээд унтаад байдаг. Хүүдээ. За. Бүр ингээд унтаад бүр тэгснээ хүнжил пүгөөгөө ингээд боогоод тавьчаад яваад өгнө. Бүр хүнжил пүгөөтэйгээ ирээд унтах юм уу? Хүнжил пүгөөтэйгээ ирээд унтчихна. За. Тэгснээ яг манайх тийм нэг доголтой байхгүй тэр яг ингээд тэр доголт нь өөртөө гарч ирээд бийцсаад байна бас. Хүүдээ. За. Тэгээд бүр хилээд тэд нартай ч бас эвгүй харьцаж болохгүй шүү дээ. Тэгээд ингээд тартахан гуугаа та нар ингээд болохгүй гэд би одоо энд ирж түрээслээ жил гарсан болж байгаа байхгүй. Тэгээд хилээдсэн чи аваа нэг хэсэг алга болчтой. Одоо ингээд өөс олонгоос алга болчтой. За. Тэгсэн одоо ингээд дулаан оронгоос гарч ирээд. За. Тэгээд ингээ хүнжил бөөгөөтэйгээ хурж ирээд унтаж шивтээд яг тэндээ бийцсаа. Тэгээ би бүр үгүй та нар ядаж ингээ унтаж шивтээд ээжж яг толгоон дээрээ гарч ирээд ингээ түндрээд бийцсаа тахаар чинь та нар өөрсдөө чинь энэ өнөрчдгүй юм уу гэд би бүр. Тэгээд хилээд гуугаад айл болох аргалаад. Тэгтүүрэн гайг болсон. Бүр юм дээр үдсээр байгаа дуулан гайг болсон. Одоо би энэ жил дахиад гарч. Ямар хэцүү юм бэ те одоо ямар ч юм дээ те. Мөр байхгүй юм. Тэгээд одоо яг яах ёстойгоо би бас мэддэг байхгүй. Аргалаад гуугаад, элдвэр гуугаад бүр янз янзаар үзнэ. Бүр дагнч үзнэ заримдаа. За тэгээ уурлах нэг ховор юм да нэг өөрөө ууралдгүй төрлийн үе юм болохоор үгүй одоо яалтай илээдэл гэх юм тэгээд одоо
Одоо баг тань гараад ирсэн байна. Тэгээд тэнд чи их сонин ингээд хүмүүс ирж унтнаа. Зарим нь хосоороо ирээд унтна. Бүрөө хосоороо ирээд унтна тий. хосоороо ирээд унтна гинэ. Тий, хосоороо ирээд унтна. Одоо хосол байдаг байхгүй тий. Одоо тиймээс багтсан тэгээд. Таймс юм да таанаа гэж яримдаш бүрдийг За. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, таньдээ гэрлээ. За, баярлалаа. За, баяртай. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 6-ны Мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс та ганцаараа бишг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнцасны компани за мөн Sky Media Android TV бол шинжилгэлээ гэдэг Sky Media хамтран ажиллаа баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонсны дараа үдийн хачир нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3